иргэдийн оролцоо ерөөхдөө хэцүү байх гэж анхны тийм хандлага байсан. Дээрээс нөгөө нэг төр бүхэн хийх юм шиг нөгөө төрийнхөнтэй ойлголцохгүй ингээл яваал ингээл зүдрээд байсан. Гэтэл яг үнэндээ зүгээр өмччин хэнийх юм те иргэнийх. Тэг хин их олуулаа байгаа иргэд. Ясан дээр тэгээд хууль уншаа үзэх юм бол төр гэж бас нэг амар том юм байхгүй юм билээ. Төр зүгээр л иргэд бидний хүсэж байгаа те. Бүх хүсэл одоо хилэлцэн, сонссон, зөвлөсөн зүйлсийг ерөөний цулууд алдан бичиг болгоод аваачаад өгчих юм бол нэг алавжуулж ингэж бичдэг нэг гарын хүсэл юм байлээ л те. Тэрийг ойлгосон гэх юм уу. Сэмэцгаано өртөө подкаст эхэлж байна. За би Нараа байна. Өнөөдөр манай зочноор Ховд аймгийн залуу инженерүүдийн холбооны тэргүүн архитектор Алтаад ирсэн байна. Сайн байна уу та? За сайн байна уу. За манай сонсогчдод та өөрийнхөө талаар товчлон танилцуулаад өгөөч. За архитектор мэргэжилтэй намайг Алтаад гэдэг. 2014 онд шүтээсийг архитектор мэргэжлэр төгссөн. За тэгээд ерөнхийдөө Ховд хоттой ажиллаж амьдардаг. Одоо бол шүтээсийн хот ба бүс нутгийн төлөлтийн хөтөлбөрт магистрийн төвшөнд суралцж байгаа. Тэгээд судалгааны сэдв нь сумын төвийн оршин тогтнолын чадварын судалгаа. Гоё юм байна. Гэдэг сэдвээр. Ер нь та ер нь ирж очин байдаг гэсэн үг юм байна шүү дээ, тий. Ховдтой илүү суурин байдаг уу? 365-наас чинь талд нь бол ямар ч холбол байгаа. Өвөл 100 даа хөвчлэн. Ягаад тэр өвөл 100 бол тэнд байх их таатай. Тэгээ манай өртөө подкаст Зөөлөн хотын Зөөлөн хот фестивалтай хамтран ажиллаж байгаа. Та тэгээ илтгэгчээр оролцож байгаа гээд тэгээ өнөөдөр бид нэрийн урилгыг хүлээд аваад ярилцж байгаад баярлалаа. Тэгээд надад сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр би ингээ подкастн дээр дандаа л хэлдэм дөө. Би нөгөө манай дархны парк гоё гэл нэгээд тэгэхээр ингээд хөдөө орон нутагт ингээ залуучууд нийлээд ингээд холбоо үүсгээд ингээ явж байгаа нь үнэхээр сайшаалтай баяртай байна. Тэгэхээр тэнд байгаа залуучууд ер нь илүү инженерүүд байна уу, архитектор, хот төлөвлөлтүүд байна уу? Та бүхэн ямар ажил дээр илүү төвлөрч ажилладаг вэ? Бас одоо яг юун дээр ажиллаж байна вэ? Тэр холбооны залуучуудын тэр гоё үйл ажиллагааны талаар ярил. Би тавчгаа яриа. Бид нар бас нэлээд гоё юмуд хийж исэн. Тэгээ одоо бас нэг үйл ажиллагаа төлөвлөсөн явж байгаа. За маад бол яг архитектор гэвэл би байна. Нэг өдөр тутсан үйлдвэрийн төвшөндөлтөө. За тэгээд барилгын инженер, цэглэгааны инженер, тэгээд цэвэр бохир гээл салбар болгоны уулуурхаа хүртэл байгаа. Тэгээд тэргүүлэгч нэг 21 хүн байдгаас яг идэвхтэй байнгын одоо уулзалтж байгаа бол нэг 15 орчим хүн байгаа. Тэгээд янз бүрийн мэргэжлийн хүмүүс бол байгаа. Тэгээд бид нэр харин танаа дархан руу туршлага судалгаар явж исэн 2 жилийн өмнө. Тэгээд биднэрт бол дархны ер нь хот байгуулалтын үйл ажиллагаа нэлээд таалагдсан. Тэгээд манай орон нутгийн удирдлагчдаас очоод бас зарим зүйлсүүдийн туршлага болгож хэрэгжилж илээ. Тэгээд шууд авах гэдэг л бол асуудалтай. Тийм тий. Дарханд ингэж байгаа юм жоо бид ингэж хамар загтнаад шүү. Тэгэхдээ бид нар бол очоод ирэхэд танилцсан. Тэгэхдээ биднэрт буусан сэтгэл бол дарханд ирэхэд энэ хот байгуулалтын үйл ажиллагаа гэдэг удирдан чиглүүлж авч явж байгаа юм юу байна аа? Зарчим бол байна гэж үзэж байгаа. Манад бол яг алдагдсан байгаа гэж бид нэр шүүмжилдэг. Тэгээд засгийн төлөө явж байгаа. Одоо энэ 5 сарын 2-нд дид утцын тулгымдсан асуул гэдэг сэдвтэй одоо юм уламжлалт бид нэр юм юу байдаг. Эрдэм шинжилгээний баг хурлын зохион байгуулдаг. Ховд сургуулийг түвшиглээд оюутнуудын донд гэсэн. Оюутан залуучдын донд. За энэ жил бол нөгөө шагналын сангаа өндөр болоод 1-р байрыг нь сая 500 болоод 2 нь сая 3800 4500 очлоо ингээ явж байгаа. Тэгээд манай 1-р байрыг жишээ нь Hybrid House гэдэг Монголд одоо Pargo байшин зохион бүтээсэн залуу байж шít. Тэднийх ингээ сайн дураараа их баяртайгаар ивент итгэхэр болж байгаа гэдэг ч юм. Тэгээд аль болох л одоо олон талыг татан оролцуулж инженерингийн салбарын одоо үйл ажиллагааг л одоо олон нийтэд хүргэх гээл явж байгаа юм да.
одоо ингээд Улаанбаатар хот болвол ингээд хэтэршил хэтэрхий их болцсон. Тэрнээсээ болоод энэ Замбраагүй хот төлөвлөлтөй болоод тэрнээс нь асуудал үүсээд асуудлаас нь тэгэл хүмүүсийн аюулгүй тайван эрүүл амьдрах нөхцөл ингээд бүх зүйл ингээд төвлөрж байгаа. Тэгээд одоо залуучууд ер нь ингээд хөдөө явах сонирхолтой болсон байгаа шүү дээ тий. Тэгэхээр танд хотод очиод архитектор ч юм уу тий хот төлөвч юм уу тэр залуучуудад ер нь ямар орон зай байгаа гэж хардаг вэ? Ингээд за энийг ингээ авч яг хотод ингээ амьдарж байгаа хүмүүс ингээл Улаанбаатар хотын бүр ингээд хамгийн л асуудал гэж хардаг шүү дээ. Тэгвэл таны харах өнцгөр юу авах юм байгаа юу? Хэрвээ энийг ингээд уг нь сайжруулад явуул уг нь дэжгүүштэй гэсэн тиймэрхүү бодсон өнцгөр байдаг болов. Ер нь нэлээд ярилцж байгаа. Чи амьдралынхаа талыг Улаанбаатарт өнгөрүүлчлээ, талыг хотод өнгөрүүлчлээ. Зүгээр яг би хотод яаж одоо аз жаргалтайгаар их стрессгүйгээр амьдэрдэг вэ гэдэг талаараа хэлэх юм бол би бол жил болгон өөр газарууд дээр хөвчлээ ажилтаа байдаг. Жишээ нь сүүлийн 2 жил шүтээст оюутан байж тээ. Тэгэхээр тэр газартайгаа ойрхон байранд орчдөг байхгүй юу? Яг тэр би жилийн талд нь байдаг учраас надад энэ байр авах шаардлага байдаг. Төрөсчдөг. Тэгэхдээ өөрийнхөө ажлаас хамгийн холдоо 1 км зайд байр авчтай. Тэгэх юм бол надад тэр автозамын төвжил гэдэг юм надад нөлөөлдөг гэсэн. Иймэрхүү байдлаар амьдарч байгаа. Тэгэхээр нөгөө Улаанбаатарт хүмүүсийн асуудал гэж үзээд байгаа зүйлийг нь би заримыг нь бол ойшоодөгч хөөсөн. Тийм ээ тий. Ер нь бол аль болох эсвэл тэр үнэхээр хол гэртэй бол тэрэндээ тэр орон зайтай хүн одоо энэ иргэний оролцоогоо үүсгэж тэр орон зайтай төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ үү, ажлын байраа үүсгэнэ үү. Заавал одоо амар хол 20 км-ийн цаана амьдардаг гэж хотын төвдөрж ажиллах шаардлагагүй юм шүү гэж бодоод байна. Тэндээ ажиллаж болно шүү дээ. Баг цалинтай ч гэсэн тий. Тэгээд тэр нь магадгүй юм хөгжүүлэх шаардлагатай одоо хүнсний дэлгүүрээс өсвөлээд үйлдвэр байж болно шүү дээ. Тэрийг хөгжүүлэхэд оюуханаа чиглүүлэх хэрэгтэй гэж үздэг. Улаанбаатартаас авах гэх юм уу те байгалийн сайхан хөгжлүүд зөндөө шүү дээ. Манай Улаанбаатар хот ч одоо босоо бол хөндлөн чиглэлдээ одоо гол урсаж шүү дээ те. Сэлб гол гэж ямар сайхан зуны улирал болоод би оюутан байхдаа сэлбэр зөндөөд галахч лээсэн. Шалгалтанда тэнцчээд бас унчаад сэлбийн ирэг дээр ороо суучсан байдаг. Тэгэхээр ингээл нүдээ яг нэгээл харах юм бол зүгээр бүх зүйл нь боломж гэж үздэг. Улаанбаатарын одоогийн нэг нэгтаршил гинүү үл ойлгогдсон энэ байдал ч гэсэн ингээ сайн ингээ ажиглаад харах юм бол зохицуулжлахаар асуудал. Би бол бүр ингэж бодох. Зарим одоо энэ том орон сууцны төслүүдийг хийгээд байгаа нэг ялангуяа улс төрч эсвэл мөнгөний эзлүүд ч юм уу те ингээ их хэмжээний мөнгөтэй хүмүүс шүү дээ. Эднэр бол бас архитекторууд юм байна гэж би одоо ойлгоод байгаа. Архитектор моделлогч гэж ойлгоод байгаа. Яг тэгэхээр бид нар бол ингээд захиалагч ингээ хайгаал те төлөвлөлт гой төлөвлөлт хийчихсэн явж байгаа. Тэд нар бол тархиндаа төсөөлсөн юм шууд хэрэгжүүлж байгаа байхгүй. Зарим талаараа бол манай ноорон дүрм бүх юм зөрчиж байна л та. Гэхдээ тэдний хот байгуулалтын концепцийг үзэл санааг нь би ингэж үзээд байна. Хотуудыг одоо 20 минутын хот гэж ярьж штэ. Тэд нар бол 5 минутын хот болох гоё одоо юм шүү. Энийг бол сайнаар ярьж болно, муугаар ярьж болно. Гэхдээ би тэгж яах юм те зүгээр ерөөсө харагдах байдлынхаа би зүгээр таамаглаж лээ л да. Хамгийн их мөнгөтэй, хамгийн их одоо их хэмжээний мөнгөөр одоо орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж байгаа хүмүүс юу багтаагаад байна гэл ингээ харангууд ч те. Яг тэр хотхон дотор бүх юм шийдэж гэл үзэж шít. Одоо очиж төтөлтөйгаа сургууль байна. Сургуультай ойролцоо барьсан барилгууд нь юу таан те. Илүү байдаг ч юм. Тэгэхээр зүгээр ингээ бүхэл зүйл нь ер нь бол ингээд сайн гэж ойлгож байна. Харин бидний нүдэн дээр ингээд бүр яаж чарсан муу зүйлсүүд амар олон хүмүүс хийж байгаа шүү дээ. Ер нь бүр амар хүмүүсийн дургуйцад байгаа төлөвлөлтөнд бас авах юм байна л гэсэн үг шүү дээ. Яг бодоод үзэх юм л. Тэгээд одоо тэр бүх зүйлийг гол нь хинч хэлэхгүй учраас ягаад тэгэхээр тэр том орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа тэрийг нэгдүгürt өөрөө сайн тайлбарлаж чадахгүй. Хоёрдугаарт хэлэх ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас ингээд нөгөө хөндлөнгөөс харахаар бага ойлгомжгүй юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр одоо эдгээр чинь ингэж нэг дор ойлгомжтой болгож ярих, танилцуулах юм шаардлага байна. Тэрийг бол хотын захиргаа хийж болж чадна. Илүү албан ёсны гэвэл. Үгүй бол архитекторууд хоорондоо, хот төлөвлөгчнөр хоорондоо ярьж байна. Юу тач ярилцаад за манай хот ийм биш үү гэд бодит байгаа нөхцөл байдал дүр зургаа ингээд яг оновчтойгоор ингээд үнээр нь тодорхойлох юм бол маш олон харж болох сайн шин чанарууд бол байна гэж үзэж байгаа. Таны одоо ховд нутагт хийж байгаа ажлуудад ер нь иргэдийн оролцоо хэрэг вэ? Иргэд ингээд орчноо сайжруулъя, тиймэрхүү зүйл дээр хандлага нь ер нь
ямар хөө байдаг вэ? Тэр орон нутагт ер нь иргэдийн оролцоо илүү их байдаг уу? Одоо бүр бие биентэйгээ нэлээ ойрхон хуршууд ингээд баг хамаатан садан болтлоо татан амьдардаг шүү дээ. Тэгэхээр тэр яг тийм нэг community тэр зүйл дээр одоо гоё шин зүйлийг аваачхад ямар хандлага байдаг вэ? Оролцоо нь хэрэг байдаг вэ? За чи миний баг одоо ярихыг хүсдэг хүн асуусаа боддог юм асууж байна. Ихэнх хүмүүс иргэдийн оролцоо их муу байна, иргэдийн хандлага юм байна гэж шөмжилдэг шүү дээ тийм. Гэхдээ сүүлийн 6 жилийн хугацаанд би хавдад яг гэр оролцол төсөл хэрэгжүүлээд ингээд иргэдтэй уулзаад ингээд явж хат хамгийн амархан нь иргэдийн оролцоо. Хамгийн хэцүү нь эрх мэдэл үхий хэсэг бүлэг хүмүүсийн одоо нөлөө гэх юм уу хүсэл шунал тэр зүйл төвөгчрүүлээд байгаа. Энийг бол үнэхээр хоёр нүдээр хараад бие махбодоор мэдэрсэн. Жишээ нь би зур гудамжаар алхаж явж байгаа л нэг айл одоо баг Google Map-аас харахаар 20 жилийн өмнө ч юм уу хашааныхаа гадна талд 0 байрангуудаа ингээд 3 метр 0-ыг тойруулаад дахиад хашаа ирсэн байгаа байхгүй. Тэгээд ингээд 8-9 метрийн өргөнтэй гудамж ирсэн баха. Тэрний ингээд 3 метрийг аваа авчихсан байгаа байхгүй. Тэгээд би нэг өдөр тэр хүн хашааныхаа гадна сууж хат л хэлсэн. Энэ ийм мөчтан байна. Тэгээд энэгээр ирээдүйд ингээд зам явуул те. Таны эн чин саад болно. Тэгээд ингээд таны энд одоо ингээд та өнцөг болов үүсгэсэн байгаа учраас хүмүүс хогоо хаяад ингээд юу агааднаа. Одоо бохроо ингээд гадагшлуулаад байна гэд хэлчихэж байгаа шүү дээ. Та энийг ингэчүүл яадаг. Тэгээд 7 хоногийн дараа ирсэн чинь аваад хойшлуулаад таатсан бас тэр удамж гой болсон. Энэ бол хамгийн наацхан жишээ. Айгуу сайн хүлээж авч штэ. Хөрөөс ямар ч зүйл байна. Гоё. Гол нь тэр хүмүүстэй хинч хизээч очиж юу ч яриаггүй. Тэгэхээр ингээд тэгээ би нэг иргэдийн оролцоо ирэхдөө хэцүү байх гэж анхны тийм хандлага байсан. Дээрээс нэг төр бүх юм хийх юм шиг төрийнхөнтэй ойлголцох гол ингээл яваал ингээл зүгтрээлсэн. Гэтэл яг үнэндээ зүгээр өмччин хэнийх юм те иргэнийх. Тэг хин их олуулаа байгаа иргэд. Ясан дээр тэгээд хууль уншаа үзэх юм бол төр гэж бас нэг амар том юм байхгүй юм билээ. Төр зүгээр л иргэд бид нэрийг хүсэж байгаа те. Бүх хүсэл одоо хилэлцэн, сонссон, зөвлөсөн зүйлсийг ерөөгөө цулууд алдан бичиг болгоод аваачаад өгчих юм бол нэг халавжуулж ингэж бичдэг нэг гарын хүсэл юм байлээ л те. Тэрийг ойлгосон гэх юм. Тэгэхээр манай нөгөө нэг хүмүүс манаас өөртөө зөвхөн хүчгүй гэж бодохгүйгээр те иргэн тойрныхоо хүмүүстэй гоё мэдлэг төгөөгээд ингэж гоё өөрчилж болох юм шүү, ингэх юм шүү гэд урайлж ах нь бас айгүй гоё ингээд дараагийнхаа алхмууд инээж өгч ингэсэн шүү дээ. Тийм. Надаас ингээ Улаанбаатарт нэг анзаарэгддэг зүйл нь одоо гэр орооллын төлөвлөлтийн тэр асуудал хүмүүс айгүй их ярьдаг. Тэгтэл яг тэнд амьдарч байгаа хүмүүсийг өөрөмсөг юм шиг ханддаггүй юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Би энд ингээл уг нь ингээ 10 20 жил ингээ амьдрна. Гэтэл яг нэг юм ингээ түр амьдарч байгаа юм шиг тэр сэтгэхүүн ингээд түүн өтер үнээс шаардахад би ингэж яах гэдэг хандлага жоохон гаргачих гээд байдаг. Тэгэхээр би бол одоо орон нутагт амьдарч байгаа хүмүүс тэрэн дээрээ илүү гой хүчтэй нэгдэж чадах байх гэж бодож байгаа хгүй. Зүгээр л тэр хүмүүст одоо ингээд мэдээлэг өгөхтэй бүгдээр ингэж өөрчилж болох юм байна гэдгийг одоо манай залуу архитектор хот төлөвлөгчд ингэж гой урайлаад хамтдаа хөгжих нь айгүй чухал юм шиг санагдаж байгаа. Тэгж байгаа. Бэлэндэгтээ нандар чинь нэг хоёр юм заашгүй хэлэхгүй болох юм. За. Угаасаа чи сайн нэг юм үнэ хэллээ. Түр амьдарч байгаа юм шиг гээд. Угаасаа бүгд түр амьдарч байгаа гэж боддог. Бодсоор ирчлээ л дээ. Тэгээ тэр хамгийн том алдаа байжээ гэдгийг одоо манай сүүлийн үеийн одоо энэ гэр ороолол дэд үтсийн чиглэлд одоо хот төлтийн чиглэлд анхаарч байгаа хүмүүс бол маш хэлж байгаа. Би ч сайн анзаардаггүй байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө. Зарим хүмүүс мэдчихэд хэлээд л яддаг гэсэн юм лээ л дээ. Хөөс нэг гэр орооллын бодлон тодорхойгүйсэн те үрд байх гэдэг юм уу түр байх гэдэг юм ойлгомжгүй ихэнх айлууд л миний л мэдхийн одоо 10 20 жилийн өмнө газарт орох гэж байгаа. Тийм. Яг үнэ тий. Тэр ингээд манай Монгол улсыг сөнөөчжээ одоо Улаанбаатарт юм хэцүү байдалд оруулчихжээ л гэж дүгнжээ л шүү дээ. Тэр бол үнэ юм бэл. Харин архитектор хот төлөвлөгч нарт одоо би хэлчихюмсан гэж боддог зүйл болвол шууд архитектор хот төлөвлөгч нар очоод зааварлаад одоо тийм үлгэрлэн дагуулах бид нар бас арай болоогүй юм шиг үлээ. Эхлээд бид нар өөрсдөө иргэн болох хэрэгтэй юм лээ. Жишээ нь одоо нэг шүтээсийг төгссөн Улаанбаатарын төвд ч юм уу айл нэг орон сууцны хороолд төрж өсч амьдарсан нэг юм залуу гэр орооллын төслөөр ч шууд хүмүүс зааварлах боломж нь бас жоохон тийм байлээ. Би л ихэд гэр ороолд ч амьдарч исэн орон сууцнд ч амьдарч исэн. Гэхдээ би яг утга учирыг нэлээд сүүлд гадарлаж ирсэн байхгүй. Тэгэхээр өчтөр жишээ нь Лусан Жамц гишүүн одоо манай салбархныг бас хүлээж аваад уулзаад хотын ерхий архитектор тэгээ манай туяагчийн хоёрч энэ төр оролцлоо л доо. Архитекторууд маань
Тэгээд тэндээс бол ингээд би зур нэг их ахтар санал бол хэлээгүй. Тэгээ би хөндлөнгөөс ингээд хар зогсож байхдаа нэг юм бодож байлаа. За ямар ч хийсэн за одоо нөгөө нэг гэр хороолд ингэж хандах хэрэгтэй байна, хотдоо ингэж хандах хэрэгтэй байна гэдэг мэрэгжлийнхний төвшөнд ерөнхийдөө нэг ингэж тодроод ирлээ гэж үзэж байгаа байхгүй. Нэлээд хэдэн жилийн өмнөхийг бодвол тэгэхээр одоо энэ шин залуу архитекторууд ажил дээр гарч байгаа ч оюутнууд ч бай тээ. Эхлээд тэр одоо өчтөрийн тэр болсон уулзалтын хүрээнд л одоо гэж үзэл та тэнд хүмүүс бүгдийг ойлгоцсон байлаа гэж дээ. Тэгээ манай очоо энэ тэр хүртэл ирсэн шүү дээ. Юу нэ музей Улаанбаатарын музей гэдэг байхад. Тэгэхээр тэнд нэг юм за бид нэр энэ хоттой ингэж хандах хэрэгтэй юм байна шүү гэдэг нэг юм үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүс нэгдэх юм байна. Тэгээд тэр сургууль соёлтой номын дугаас сонсоод төгсөн ч юм уу төгсөх гэж байгаа хүмүүс нь энүүгээр дахиж ингэж дамжиж гармаар юм байна. Тэгэх юм бол архитекторууд нэлээд хугацаа очих юм байна гэж үздэг байна. Тэгэхгүй одоо би чи ингээл 10 жил явж би хэрэв мэдрэл одоо л дөнгөж ойлголттой болж шít сүүлийн 2 жил. Гэтэл тухайн үед би бас айгүй буруу хандлагатай байсан мөлий. Юу гэж үздэг байсан бэ гэхээр мундаг сайн одоо мундаг барилга барих хэвээр тэгээд тэр нь надад их хэмжээний мэдээж орлого өгнө. Миний барилга бол хамгийн гоё юм байна гэж боддог лаа. За тэгвэл хот төлөлтийг ингээ анзаард эхлэнгүүтээ хотыг ерөөсөө шууд амар гоё төлөвлөж хэвээр байна те. Тэгээд тэр маш гоё төлөвлөсөн хотод хүмүүс ингээл ерөөсөө ингээл бүх асуудлыг шийдчих юм байна гэдэл. Гэтэл ганцхан шууд би л ингээ төлөвлөх гээд бодсон байсан. Маань одоо жоохон алдаа байжээ гэж үзэж байгаа. Тийм болохоор өчтөр их хоёрыг чинь тэрс яриа л л дээ. Доороос дэшээ төлөвлөё. Иргэд бол хамгийн сайн төлөвлөгч юм аа гэл. Тэгээ одоо л дөнгөжл сүүлийн 2-3 жилд л миний тархитлагонд байсан. Тэр нөгөө нэг аюултай болон аюулгүй бодлоод цэгцэрч ирж шít. Тэнд юу нөлөөлсөн гэж бодчих. Инглээ. За. Санамсаргүй юм болсон. За. Анх ч нөгөө нэг төгсөнгүүтэй архитектор болол Монгол улсын одоо Азийн ч юм уу агуу архитектор болох хүсэл мөрөдөлтөд төгслөө штэ. Панк гэл талбай дээр гарангууд чинь тийм боломжгүй ойлгомжтой байна. Нэгдүгürt би чинь төлөвлөлтийнхаа бас тэ нарийн утга учирыг ойлгоогүй байна. Хоёрдугаарт тэр скилийн одоо бүх төрлийн дутмаг байна. За нэг ингээд компанид ажиллах хэрэгтэй тэгж жагаад өөрийнхөө студиог байгуулах хэрэгтэй. Тэгэхэд бол мөнгө хэрэгтэй гэдэг ингэнгүүт мөнгө олохын тулд бизнес чиглэдэг байхгүй юу? Бизнес хийсэн нь нөгөө ус зөвшөөрөгчийн бизнес хийсэн. Гэхдээ айлуудаар явж усны шинжилгээ энэ төр хийгээл тэгэл ер нь ус гэдэг зүйлтэй танилцаал хотын одоо цэвэр усан хангамж болон бохирын системийг анх удаа ойлгож ирж байгаа байхгүй юу? Ерөө би ширээний ард байсан бол тэхгүй байсан байна л да жишээ. Дараа 1-2 барилгаараа үзчихэж байгаа юм. Тэгээд нам улс төр нийгмийн ажилд ороо үзчихэж байгаа юм. Тэгээ ажил санамсаргүй гадаг шалгалтын яваа үзчихэж байгаа тийм. Тэгээд нөгөө ажиллаа яаж амждаггүй нөгөө архитектор болж юмсан гэл харамсаал яваадаггүй суух юмсан даа гэл. За ямар ч байсан ихний нэг 500 сая юм уу 1 тэрбум төгрөг олчих юм бол байр машин маань асуудал болно, хадгаламж асуудалгүй болно. Тэгээд нэг студио байгуулах нэг 2-300 сая төгрөгийн асуудал маань шийдэгдэнэ гэд. Ингээ явж байгаад нэг мэдсэн чинь тэгээд нөгөө суугаад архитектор болох гээд гисэн чинь тэр нөгөө одоо үндсэндээ сайт анализ хийсэн юм байна л гэж ойлгож байгаа. Санамсаргүй байдлаар сайт анализ хийгээд тэгээ хов дотыг ингээд яатсан байсан. Нүдэрээ скандад дууссан байсан. Тэгээ одоо хоо би ч одоо л барыг зураг зурах ер нь болт өгч байгаа юм байна даа гэж үзсэн гэсэн. Тэгээд ойрд гайг хүсдэгс байгаа айгу өдрөг байгаа. Тэгээ юм нөгөө манайхан ч бас нөгөө нэг хоцорч гээд гэсэн нэг юм сэтгэлгээтэй дээ шүү дээ. Тэрнээс л болсон. Тэгэл тэгсэн чи яг үнэндээ ингээд айгүй их юм сурж идэг байгаа зүйлээсээ нөгөө инх хоёр их чин дугаар дээр ч гэсэн манай төлөвлөгчд ингээд ширээний ард суугаад тахгүй гараад ажилланаадаа ингээд анзаар гэдэг тийм. Надаас нэг сонирхолтой байгаа асуулт нь болохоор тэн одоо архитектураар төлөвлөлтөөр сурах гэсэн хүүхдүүд юу н хэрэг байдаг вэ? Ер нь энэ мэргэжлийн талаарх ойлголт нь хэр байдаг вэ? Боловсролын төвшөнд ч юм уу? Ер нь таны анзаарснаар. Аха. За намайг л мэргэжил эзэмших явж байхад бол би ч өөрөө ч ойлголт их багтаа байсан. Би бол телевизээр харсан нэг юм архитектор мэргэжилтэй залуу Орс киноч байлоо да. Тэр нэг залуу алаал байсан. Амир их гоё юм яриа л те. Чухал ажлыг явуулсан. Тэгээд өөрөө зурдаг байсан. Зураач зорилттой байсан учраас архитектор ирнэ байж болох юм байна гэдэг. Тухайд нөгөө уран зургийн чиглэлийн хүмүүсийн юм бол амьдрал ахвал жоохон ялангуяа орон нутгад бол ч хэцүү шүү дээ. Тэгээд зөвхөн нэг хөрөг зураг зурж хөрөг зургаар нэг бага хэмжээний орлого олд өгсөн юм уу. Гэтэл надад бол ер нь энэ зураг уран зураг гэдэг юм бол одоо дэлхийн хэмжээний одоо тий
бүтээл гарах боломжтой байна. Тийм хүн байж болох боломжтой гэсэн ер нь төсөөлөл байсан. Тэгтээ бас ингээд нас ахихын хэрэг ирэхгүй тий 18 нас руу төхөөрхөр чин бас амьдрал ах уу Монголын одоо өөрийнхөө орон нутгийн байгаа байдлаа бодно. Тэгэхээр чин би ингээд юм бүтээн байгуулах хэрэгтэй. Тийм учраас архитектор гэж үзээ. Архитектор болохоор юу өгчлээсэн л да. Тэр үед жишээ нь тухайн үед конкурсанд орчихсон хүмүүстэй хахад архитектурынхаа тухайр нь сайн мэдж байгаа хүмүүс хоорондоо ярилцахад байхгүйсэн. Яг одоо бол шүтист жишээ нь 25 хүүхдс орж байна. Манай хавдаас аймаг төв болон сумуудаас тэр над бол үнэхээр таатаа. Тэгээд тэр 25 оюутнуудтайгаа би эхний 8 хүнтэй уулзсан. Тэгээд энэ хавартаа энэ багтааж одоо бүгднтэй нь уулзах зорилготой байгаа. Тэгээд бид нар бас нэг юм хөөрхөн community үүсгэх хэрэгтэй байгаа. Хэрвээ намайг төсгүй ч гэсэн тийм байсан бол би тэгээд бас зарим зүйлийг товчлох байсан баг тийм. Харин ховдоос ерэн зүгээр шүтист суурч төгсөн бараг 70-80 орчим 70 хүн байсан. Тэгээ гадаад улс орнуудад байдаг одоо сурж байгаа хүмүүсээ нийлүүлэх юм бол бид нар лавл нэг 100 гаруй хүн байгаа юм байна. Гэтэл энэ 100 хүн сүүлийн 30 жилийн хугацаанд хинэнч одоо Ховд аймгийн ерхий архитектурын сонгон шалгуулалтанд оролцох, өрсөлдөх, сонгогдох тэр эрхээ эдэлж чадаагүй л явж байгаа. Энэ болж байгаа. Ер нь жоохон идэхгүй байх гэсэн үг үү те? Ер нь тухайлсан нэг шалтгаан байдаг юм шиг үлээ. Бүх зүйлийн нөлөө байгаа юм шиг үлээ. Одоо тэр хүмүүс чинь амьдралын сонголтоо хийгээд ийш тийш явцсан байж болно шүү дээ. Эсвэл зарим нь архитектурын мэрэгчлэрээ тий архитектор болж ажиллаагүй байж магадгүй. Харин тэр хүмүүс одоо тий ховдын ерхий архитектураар ажиллах ёстой юм аа эсвэл маа гэдэг ч одоо ойлгож судлаагүй байж магадгүй тий. Эсвэл бүр тийм ойлголтыг өгдөг тийм хүчин бас байж бас болно тий. Тэгээд нөгөө нэг төрүүлсэн шүү дээ ингээд одоо нутаг орон бүр өөр ингэсэн онцлогтой гээд тэгэхээр архитектор хүний хувьд ингээд зүгээр сонирхоод асуух юм бол тэнд ямар бүтээн байгуулалт хийх юмсан гэж үнэхээр боддог вэ? Хэрвээ надад боломж исэн бол хэрвээ надад тийм одоо нөхцөл боломж шаардах тохиолох юм бол би гоё ховдтой ийм бүтээн байгуулалт хиймээр байна гэж бодож явдаг юм байвал байлгүй хаа. Танд юу яагаад вэ? Би болохоор төрөл бүрийн барилгуудаас ямар ч нэг загваруудыг бол барин өөрхөн бүтээлүүдийг мэдээж амны орон сууцнаас хэлж болж байна те. Амны орон сууцны хувьд одоо сүүлийн 3-4 жил хугацаанд за яг энийг л бариад та гэсэн баг 10 хэдэн загвараа ингээл эргүүлж тойруулаад нухаал өөрчлөлт ингээл явжлаа. Ягаад тэгэхээр нөө барих гэж биш одоо тий энэ жил барих гэж биш юу яаж байгаа учраас ингээл өөрчлөлт сайжруулах явал одоо ядчил нэг 10 юм уу нэг 15 барилга бол барина. Тэрнээс нэг их байх гадах чирэг байхгүй заавал 1-2 агуу магуу гэхгүй. Одоо зүгээр хэрэгтэй чухал юм юу байна уу гэхээр салбараа хөгжүүлэх нь илүү чухал байгаа учраас барилга башинг бол төдийлөн одоо тий яаравчлан ач холбогдлохгүй. Зүг. Би тэгтээ ховдод л очиж үзээгүй л дээ. Тэгтээ ховдын харавсаа идэж үзсэн. Одоо тэгэд юу л яадаг болмор шүү дээ. Одоо ховдод очих юмсан гэж бодогдох хууц тийм хотыг л заавал тийм амар мундаг бүтээн байгуулалт явагдсны дараа биш. Одоо чинь явагдах гад нэг юм үйл ажиллагаа явж байгаа юм шиг байна. Жишээ нь бид нар тэрэндэн зориулаад нөгөө юу хийж ингэж хэлсэн шүү дээ. Ховд хотыг илэрхийлэх үүс юм брэнд үүсгэх гэдэг юмсан шүү дээ. Жишээ нь тэр нь өөрөө хүний бараг ховдод очих шалтгаан энэ байж болох юм шүү л гэж бодоод байгаа юм л та. Тэ. Яг ч нэг юм жижиг юм отхон орол үүсгэх юм. Угаасаа нэг гэр ороод нэг юм төсөлхлүүлсэн л явж байгаа л да. Нэг аль яшаад нэг 6 айлын байшаа барьсан. Цэцлэганаар халдаг. Хардаа жоохон газартаа. Тийм. Тэ хөрхөн жижигэн таун хаус маяг юм. Тийм. Тэг яг 90 тойрны газруудын нэрхэд ингээ аваад эхэлж байгаа. Тэгээд тэр нь юм хөрхөн нэг юм жижигэн юм отхон болгочвол одоо ховдоор дайрч өнгөрж байгаа хүмүүс бас очиод үзчихээ энэ төр гэсэн бодол тээж магадгүй л гэж бодож байгаа. Сонирхолтой юм аа. Надад айгүй боломж айгүй их байт юм санагдаад байхгүй юу? Гэтэ би ч гэсэн өөрөө ингээл амар тэр боломжийг хараад л тийм хэрэгжүүлэх ингэж бодод одоохондоо олж чадахгүй л байгаа л да. Гэтэ тэрэнд маш том гоё орон зай байгаа. Эндээс одоо авсан мэдлэгээ бичил хэмжээнд тэнд ингээ гоё туршаад хүмүүсийг сайжруулад явах зөндөө олон боломж байгаа гэж боддог. Тэгэхээр та нөгөө хэлсэн шүү дээ нөгөө 100 хүн маань хажваа гэдэг. Тэрэн шиг бас хүмүүс маань буцаад өөрийнхөө олжсэн мэдлэгээ өөрийнхөө бас боловсролын төвшөнд бас тэрийг ойлгуулах хэрэгтэй юм санагдах байхгүй юу? Архитектор гэж ийм хийдیں۔
ингээд зөвхөн нэг хар зураг зураад математик өгөөд болчихгүй хүмүүс ирээл ийм мэрэгчлээс юм уу гэл аюу гайхтай. Тэгтэл энийг ингээд гоё энгийн зүйл болгочих юм бол хүүхдүүд өөрсдөө ингээд сураад хөгжөөд хайгаад явна. Сая яриад 2-3 жил болцсон байгаа нэг юм байгаа. Яг одоо энэ архитектор хөтөлбөрч мэрэгжлийг сурчлаа. Бид нэг ийм төсөөлөл гаргахгүй юу? Тэгээ нэг заавал хийх ёстой гэж. Энэ юу вэ гэхээр манай ховд ч өөрөө нэг юм Алтай бүс нутгийн гэдэг нэг юм юу байдаг одоо амбиц нэршил хамаарал байдаг. Орсын улбаны улс Хятадын Шинжаа уур гэдэг. Тэгэл чинь 800 км дотор орчимд бараг 40 сая хүн байна гэж байгаа байхгүй юу? Гэтэл бид нар наашаага ховдоос Улаанбаатар руу 800 км ирэх юм бол Баян хонгор дэрлэгрэн шүү дээ. Тэгэхээр тэр районд бол бид чинь 300-400 мянган хүн л байгаа. Улаанбаатарт ирлээ гэдээ бид нар чинь яаж яана 3 одоо энд нэг 2 сая хүнтэй л ирж уулзах гэж штэ сая 100 мянган хүнтэй. Тэгэхээр тэр Орсын улбануусын дээр Барнаулын одоо их сургуульд ч аягүй сайн техник их сургуулаа би тэр сургууль дээр очиж исэн. Манай ховдоос одоо хүмүүс очтод архитектур төгсдөг. Тэгээ тэр сургуулийн музейм ороход те 100-200 жилийн өмнөх одоо бүтээлүүд энэ төр байж ин жишээ. Ятыг сургууль дээр бол очиж хамжаагүй байгаа. Гэхдээ аль алинд л шүтээсүүд байгаа. Тэгэхээр ховд сургууль манай Монголын шүтээс Оросын шүтээс те Хятадын шүтээсүүд ингээд гоё юм нөгөө архитектур төлөвлөгч нарын дунд юм юу хиймээр байна тий гоё воркшоп хийж аялал зохион байгуулмаар байна. Тэгээд ховд хотын ирээдүйн хөгжлийн концепцийг боловсруулах юм 7 хоногийн бүр юм хиймээр байгаа байхгүй юу. Тэгэхээр та одоо 4 сарын 19-нд хасаа өдөр болох Зөөлөт фестивалийн илтгэгчээр оролцож байгаа. Тэгэхээр маань подкастыг сонсож байгаа залуучууд маань таны илтгэлээр дамжуулж та юу хүрхий зорж гин гоё юм. Би ийм хэлж байгаа шүү манайхаа. Гээд ингээд чи ер нь асуулт ихсэн асуух юм а тий. Баярлалаа. Чи дөө сүүлийн үед бас хүмүүстэй жоохон ярилцаад жоохон хэрэггүй асуулт асуугаад нэгнийхээ цаг бараадсан. Нэр наач их гоё асуулт энэ. Тэрийг бас хэлж хүмүүсийн сонирхол. Би танаас ингээд мэдэрч байгаа нь ингээд үгүй ингээд айгүй гоё ингээд цээжинд нь багтаж ядаад байгаа байхгүй таны ингээд хүмүүст хүрээсээ тэгээсээ гэсэн. Тэгээ бас таны дээрээс нь ингээд би ийм байсан байна. Одоо би ингэсэн. Тэгээд айгүй гоё тийм ноу хаваад ихтэй тэр зүйлүүдээ хүмүүстэй тань ингээд хэлхийнсэн гэсэн их хүсэл эрмэлзлийг мэдрээд байгаа болохоор таныг шүү. Санамсаргүй явж байгаа нь хожсон болохоор сүүлийн үед тэгээд хөөрөөд байгаа л да. Зүгээр өөр замаар өөр бийг явжсэн чинь үзэн ажиллаа хийжсэн болж таарад. За тэгэхээр би бол ихтгэлдээ 2-3 хаан чухал зүйлийг л ерөөсөө хүмүүст танилцуулах гэж байгаа. Тэр нь юу гэвэл ер нь бол бид нар одоо хотыг юу гэж үзэх вэ? Ялангуяа энэ хөдөө орон нутаг гэдэг юм уу аймаг гэдэг юм уу те бид нар чинь 21 аймгийн төв жижиг хотууд байна те тэгээд 330 одоо 30 гаруй сум гэдэг. Тэгээд дахиад нөгөө жижигхэн маш жижигхэн суурингуудаа тоолох юм бол бид нар ч одоо бараг 400-500 юм жижигхэн хотууд байгаа даахгүй Монгол улсад. Тэгэхээр архитектурууд ч одоо Монголд сүүлд миний сонсноор хийдэгч бай 3-4 мянган архитектор байгаа гэж байна. Тий. Тэгэхээр одоо ч мараа 700-аар архитектор сурж байгаа гэж байна. Тэгэхээр энэ олон архитекторууд мэргэжлэрээ ажиллаж байгаа ч байна, ажиллахгүй байгаа ч байна. Тэгэхээр биднэрт бол ийм ажлын орон зай талбар бол айгүй их байдаг юм байна. За тэгэхээр ерөнхийдөө хөдөөгийн хотуудын тухай би өөрийнхөө боддог зүйлээ хэлнэ. Тэгээд монголчууд бас хотыг юу гэж үздэг байсан тухай зөвхөн хотыг биш ер нь амьдралыг, суурьшлыг юу гэж үздэг байсан тухай хоёр өгүүлбэр хэлнэ. Тэр бол одоо 1000 жилийн өмнөх үзэл санаа байгаа. Тэрийг би бас сүүлд олж сонссон. Тэгээд айгаа сонирхолтой учраас тэрийг ер нь хэлэх баг. Тэгээд ер нь одоо архитекторууд зөвхөн зураг зурхаас гадна энэ нийгмийн амьдралдаа хутгалдаж, живж, ороод дунд нь ингэж сэлэхтэй. Өөрөө эхлээд иргэн болох тухай. Иймэрхүү сэдвүүдээр яг гэж бодож байгаа. Тэгээд ховд хотынхоо тухай би 30 секундаас хүмүүст бас юу яа ярьж өгнө. Тэгээд ховд хот маань энэ жил 340 жилийн ойтой байгаа. Ойд зориулж нөгөө иргэн хүн хоттоо бэлэг өгж бас болд юм байна. Тийм бид нар хоттоо нэг юм сэтгэлийн бэлэг өгж байгаа. Тэгээд даргад ерөөсө гардуулахгүй. Зүгээр ховд хот гэдэг нэг хот байгаа. Тэрэнд бид нар нэг юм дүрс бүтээж өгж байгаа. Тэр дүрсээ би подолкон дээр наагаад тэгээд презентацныхаа эхний хуудсан дээр одоо ажин явж л байгаа яг 19-ний өглөө ингээд хин шүн ингээд цааш талах шиг юм гарч ирэл. Яа, очихгүй. Тийм тэгжл одоо хүмүүсийн сонирхлыг татах гэж үзэгдэл гэж бодож байна шүү дээ. Хэр сонирхолтой. Би бас ингээд
залуучуудын төлөөлөл хүн ингээд илтгэгчээр оролцож байгаад маш их баяртай байгаа. Ингээд манай яасан хот төлөвлөгчид, оюутнууд ингээд зүгээр сэтгэл дотор нь энэ орчнод ингээд гоё болгочихсан ингээд хүн болгон гоё өөрийгөө голохгүйгээр, өөрийгөө чамлахгүйгээр ямар нэг жижиг зүйлж болтгоо эхлүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээ таны бас илтгэлээр дамжуулаад хүмүүсээс зөндөө их урам зориг орно гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр ер нь манай өнөөдрийн дугаар төгсгөл рүүгээ хандж байгаа. Тэгэхээр манай подкаст төгсгөлд нь ингээд залуучуудаа уриалга хэлдэг байхгүй. Тэгээ юу ч хийж болно. Ингээд хамгийн энгийн зүйл ч болно. Эсвэл элчин сан гэдэг тийм уриалгачсэн болно. Тэгээ таныг бас ураа хэлээсэй гэж хүсэж байна. Нэг л уриалга ер нь хилээд байгаа харагдаад байгаа юм уу? Санамсаргүй ч бай, санаатаач бай. Ер нь хоорондоо ярилцъя л гэдэг байгаа. Ярилцъя л гэж уриалаа да. Ярилццгаая. Ярилццгаая тий. Хосын ярилцаан дээр ч гэсэн. Тэр бүх ярилцаан дээр яг ярилцгалж хөлөө тийм билээ. Хосын ярилцаан дээр заримдаа чимээгүй байх хэрэгтэй. Ядаггүй эргэжтэйчүүд чимээгүй байж юм. Их зүгээр идэв билээ. Тийм. За тэгээд өнөөдрийн дугаарт оролцсон танд маш их баярлалаа. Ингээд бүх ярмаар байгаа бүх зүйлийг ярьж чадаагүй гэж магадгүй. Гэхдээ та илтгэлээрээ дамжуулаад хүмүүст ингээд сайхан гаргачих байхаа. Тэгээд баярлалаа. Хүрэлцэн ирсэн дахин баярлалаа. Тэгээд сонсогчдоо 4 сарын 19-нд болох Зөөлөн хот фестивалд идэвхтэй оролцоод энэ манай дугаараар орж байгаа хүмүүсийн энэ яриагаар дуусахгүй ингээд бүх зөндөө олон сэдвүүдийн хүрээнд ярилцсан тэрийг нь өөртөө ирээд сонсоосай гэж сэтгэлээсээ хүсэж байна. Баярлалаа.